болох гэж шүү дээ. 97 онд хож гэлөө. Тэгэхээр энэ чинь нийтээр ингэж хамгаалтаар авсан уу? Энэ нөгөө энэ орж ирсэн асуудал чинь яагаад гэхээр зөвхөн зам дээр ингэж асуудал үүсгээд байна. Бид нэр замыг тусгай хамгаалтанд авч байгаа. Тэгээд тэр засмал тавьдаг сан зөвхөн тэр иргэдийн дунд орж ирэх юм байсан гэхгүй. Тэгсэн чинь одоо өөрөө тэр айл хуудсанд орох газар мөсийг аавна гэх юм. Энэ чинь тэр айл нь компани хоорондоо учраа болдог. Тэгээ хэрвээ тэр компани авах гэж байгаа бол тэр айлуудыг нүүлгэн шилжүүлэх мөнгө төгрөгийг нөгөө тэгээ хоорондоо учраа болно гэж бид нар дундуур нь ингэж ороод наач ерөөсөө яг замынхаа ардлын айлууд шүү дээ. Яг замаа өөрөө юу жийл та. Яг зах нь айлууд очиод байгаа байхгүй дунд нь зам байгаа. Тэгээд урдталт нь үндсэн ордууд нь явж байгаа. За энэтэй холбоотойгоор бид нар тайлбар хэлэх үү? Иргэний хуулийн тэр шудраг өмчлөгчийн эрх үүсэх юу бол 15 жил. Тэгэхээр ондорма баян шууд бас нэлээд удаан энэ ажил хариуцсан үнэ энэ яг тэр сууршил керамкийн эрхлээ хойдлын айлууд хэдэн оноос хойш байсан юм? Эрхлээ хойдлын айлууд чинь ерөөс 98 оноос хойш эхэлж сууршиж эхэлсэн баггүй ихний айлууд. Тэгээд ерөөсөө бүр айл байхгүйгаас ихний айл буусан нь бол 98 оноос шүү дээ. Тэгээд одоо энд бол ер нь нөхцөл байдлууд нэг юм л байна. Одоо Канадараа мэдж байгаа, Сантедор мэдж байгаа. Бид гурван орон секторт болсон. Энэ хоёр бол ялцч 7-8 дугаар өндөрлөлттэй дээрс манай 14 дугаар асуудалтай. Яаж гэвэл одоо яг энэ газар дээр ингээд дууцсан айлууд чинь 10 гаруй жил амьдарсан айлууд гэдэг нь манай оронд бол. Тэгээ ямар ч нэг гэрэлцлахны хоол авахгүй, газар эзэмших гэрчлэгээ авахгүй, тэгээ аюу амьдрах нөхцөл хэцүү. Тэгээ ингээд амьдрахаас өөр арга байхгүй, өчнөө ингээд олон жил суурьчихсан. Тэгээ сургууль цэцэрлэг авдаггүй. Дээрээс нь яг үгээр нөгөө CD пэйж нь болохоор цэрэн бунцгийн тоолбор дандаа хужаанаар ажилтдаг. Гэмтрийг өгөх гарна. Тэгээ гудамжаар ялангуяа одоо тэр хорооны эрдэнэ нийтийн хурал дээр одоо ямар ч юм чи ингэж яриул айгүй асуудал үүсэн шүү. Танаа гудамжаар танаа ээж аваад дэрж байгаа тэр аяыг чи шороо тоос гэж тэр нүсээр юм болж байгаа. Одоо мөнгөний юм асуудал болж байгаа. Тэгээ сая би зүгээр тодруулаад авсан чинь та өөрөөдөө саналаа хэлчихлээ. За нэг онцгой асуултанд Сүхбаатар дараа хариулъя. Хариулъя. За энэ тэгэхээр эрхэм төлөөлөгч нэ та нарыг бас зөөр ойлгороо. Наадмуудын ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй шүү гэдгийг нэгдүгээр хэлж байна. Хоёрдугаар би энэ тогтоолын төслийн 2 дугаар заалтыг Чимбот дарсан дараа даатгсан 2 дугаар заалтыг уншиж өгтөө их тодорхой хэллээ. Төрийн тусгай хамгаалалт болон орон нутгийн хамгаалтанд авах бодлого баримт заалтыг хэрэгжүүл ажлын хүрээнд орон нутгийн хамгаалалтанд авсан газрууд иргэдийн нөхөд байгуулж ойжуул цэцэгт хүрээний төсвийн тооцоо судалгаагаар тэнцвэртэй энийг яагаад оруулж өгсөн гэдгийг одоо дахиад тайлбар хийе. Байгаль орчныг хамгаалалтаа хуулийн төрийн сум нүглийн иргэдийн төлөөлөлтийн хурлын хуулиар хамгаалах хуулийг түрүүтэй холбогдсон нэр томьёо гэдэг заалтыг дүүргийн одоо хурд өөрчлөлт байгаа гэж хэлсэн шүү дээ. Байгалийн нөөцийг хамтын менежментийн нөхөрлөж гэж нутгийн иргэд байгалийн нөөцийг хамгаалах загстай ашиг нөхөн сэргээ хийхийг олгож ил тод шодрох төсөлд дийцүүлэн зохион байгуулалт олно гэсэн заалтын дагуу энийг оруулж байгаа. Тэгэхээр энэ айлуудын газрыг булааж авах гэсэн субъект юм уу утга санаа агуулсан энэ юусаа байхгүй шүү. Чимбот дараагсан 2 дугаар заалтаараа энэ байгаль орчныг хамгаалах тухай хууль аж ахуйн нөхцөлийн тусгай хариу таамаглалаа. Энэ чинь ингэ зарчуулж байгаа шүү. Түүнээс Чимбот дараагийн хариултыг сонсъё. За Чимбот дараагийн хариултыг сонсъё. За дүүргийн тусгай хамгаалалттай дүүргийн тусгай хамгаалалт хасар нутгийг авсан одоо тухайлбал манай сүндэгийн учраас орон хайрцаг Кручи зүрийн төлөвлөлт оролтой ярьжсэн. За энэ дээр бол яг өндөр би шүүмжлэгчийн байр суурьнаас гэхээс илүүтэйгээр манай дүүргийн бас санхүү эдийн нөхцөл байдал ямар байгаадаа манай төлөөлөгчдөө бүгдээрээ асууж байгаа. Ер нь бол хэрвээ мөнгө төгрөг төгсөв байгаад бид нар тусгай хамгаалалт авсан газар нутгийг ойжуулын төлөвлөжүүлэх гэсэн тийм чиглэл авсан. Төгсөлтөйгээр ер нь альва асуудал төгсөлтөйгээр зөв батлаад өгчих бол ийгээ өгчих бол боломжтой. Тэгэхээр бид нар за эдгээр байдгээд боломж гэсэн ч гэсэн миний гараа өгөх байгаагийн тухайн бүснүүд дээр эдийн засгийн төлөвлөлтийн хэлцтэй оюун холбогдох бүхэл мэргэжлүүдтэйгээ хамтарч Монгол бахарх гэсэн төслийг хийсэн. Төслөө бол холбогдох олон улсын байгууллагад нийслэлийн засагтар тэр хүмүүстэй танилцуулсан мөн нийслэлийн төлөөлөлтөд төлөөлөгч
зарим нөхдөдөд бас танилцуулаад энийг бид нар хийх шаардлагатай байна гэсэн. За яг эхний эжлүүд нодлон хэлжсэн тэр нуур дотор мал онцох гээд байна, хүн өгөөд байна гэсэн нөгөө үүсвэр нуурд хүн өгөөд байна гэсэн онцлог байгаа. Энийг хашаажуулаач гэсэн. Тэгэхээр бол манай нөгөө электронны өргөмжлөн байсан тэр хашаа тэргээр хашаа ямар ч нөхцөлгүй хашааны мөнгө төрийн шийдвэрлэлээр бол холбоотой хүмүүс хандсан байна. Надад энэ ажил яагаад бас удаашраад холбоотой нэг асуудал манай дүнд баригдаж байгаа. Техникийн захиргатай холбоотой энэ ажлууд хийгдэлтэй холбоотой санаа бас хүлээгдэж байгаа. Бид нар ар хөвгөж байгаа гээ. Энийг бас баян өшөөнөөр бол зардал байхгүй мэн тийм үү одоогоор боломжтой бүхэл төсөл хөтөлбөрүүдэд хандсан байгаа гэх. За баян өшөөнөөр зардал байхгүй мэн гэж ойлгох уу тийм ээ. За энэ дээр би бас яг хэлээ. Би энэ орон нутгийн тусгай хамгаалтанд асуудлыг би олон төслүүдийг та бүхнээр оруулж ирж батлуулсан. Энийг баталж өгсөн одоо миний оруулж ирсэн саналуудыг баталж өгдөг төлөөлөгч нартай би бас баярлалаа гэж хэлье. Урдны одоо оруулж ирсэн. Би ер нь бүгдийг би санаачилсан. Агуулга нь юу гэхээр ерөөсөө энэ байгалийн элэгдэлд ороодлыг арилгах асуудал оршиж байгаа. Наадмын өмнө айгүй энэ хөөдлөдөг явдаг замыг бидний нөгөө нодлон жил хамгаалалт авсан нэг уулыг там болтлох хугацаанд замын хажуудлын бэлгийн үг бид нар тусгай хамгаалалт авсан. Нийслэлийн байгаль орчны газартай ярилцчихвол одоо энэ газрыг нэг компани нийслэлийн байгаль орчны газар юунаас нийслэлийн засаг даргаас мөнгө шилжүүлээд одоо тэр харийг нөхөн сэргээгээд тэгшлээд техникийн нөхөн сэргээлт хийгээд араас нь биологийн нөхөн сэргээлт хийхээр болж байгаа. Энэ бол бидний авсан ажлуудын ихний үр дүн гэж хэлж болно. Та нар санаж байгаа шинэ төвчөөний цаатлын хэсгийг ухаад тэнд нь бүх сэвс нөгөө малын гиз дотор туур шир хийгээ тэр аваар явахын аваар үнэртэй байгаа. Энэ дээр Сүхбаатар дарга бид нар очиж зураг хөргийг аваад тэргүүлэгч танилцуулаад холбогдох газрууд руу явуулсан. За сая дүүргийн төсвийн тодтол хэлцэж байгаа учраас манай бүлгийн гэж бас санаж байгаа би нэг хойдлын баян шүүний юм дээр нэг 100 сая төгрөг тавьчмаар байна. Би өөрөө бас энэ асуудлыг санаачилсан үний үед хайрхны баян шүү хайрхны баруун талд ингээд 100 сая төгрөгөөр хашаалаад мод тарьдаг болгоод дотор нэг жижиг ээлжээр манаачтай услуулдаг ингэж болгоё гэдэг асуудал яриад явжсэн. Төсвийн тодтол маань үнэхээр нөгөө хаанаач хүрээгүй учраас энэ удаа төвчих зардал гэж үзээд төсвийн тодтолын төслөөс саналаар хассан. Ер нь цаашдын бидний бодож байгаа юм бол тусгай хамгаалтанд авсан тэр орионыг баян шүүний орионд бид нар өөрсдөө зардал гаргах нь зүй өсний хэрэг шүү. Урдлын сонгоны айлын уулын баруун талын хэсэгтэрүүд нийслэлийн хөрөнгө оруулалт ажлууд хийгдэн дүүргийн засаг даргаас нэг тодорхой төслөлтгүүд хэрэгжиж явж байгаа. За бурхантай хамт сая шинээр 52 байршилд газар олох олголт нь манайх тусгай хамгаалтанд авсан учраас ороогүй. Өөрөөр хэлбэл бидний үр хойчид нэг ч гэсэн амгон дагснараа үлдгээ гэдэг ингээд хоосоо үлдчихэж байгаа. За өндөр хааны оршин орчим мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөд огт тусгахдахгүйгээр ингээд олголт хийгдэхгүй